Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлийн хамтрагчид болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Та бол ямар нэгэн зүйлийг хийхийн тулд таны одоогийн хийж байгаа зүйлээс илүү томч байж болох зүйлийг хийхээр дуудагдсан. Мөн танд Бурхан намайг хэн байгаасэ гэж хүссэн тэр нь би байх болно. Та надад юу байгаасэ гэж хүссэн тэр бүхэн надад байх болно. Тэр миний амьдралд бүтээхийг хүссэн бүхнийг би бүтээх болно гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Энэ мөнхөд үргэлжлэхгүй. Амен. Энэ үрд үргэлжилж чадахгүй. Энэ цаг мөч биднийг эргүүлэн авчирна. Амен. Тэгэхээр зөв шударга байдал бол бүхий л айдас давтсан байдлыг даван гарах гэсэн үг юм. Та өөрийгөө Христ дотор хэн гэдгээ мэдэх үед та аюулгүй байж чадна. Аюулгүй байх гэдэг үг нь айдас болон санаа зовнилоос ангид байх, аюулаас чөлөөлөгдөх, найдвартай байдлаа мэдрэх, халамж дотор байх гэсэн утгатай. За тэгэхээр та нарын зарим нь аюулгүй найдвартай газар өсч таринсан аз жаргалтай нэгэн байх. Та халамжлуулж, болцолгүйгээр хайрлуулж, мөн та аюулгүй амар тайван дотор байсан. Гэвч бидний олонх нь найдвартай газар өсөж таринж чадаагүй. Миний аав маш ширүүн догшин хүн байсан. Тэр цаг минут тутамд юу хийж байсныг та хизээч мэдэхгүй. Би шударгаар хэлье. Та нэг өдөр ямар нэгэн зүйл хийхэд тэр эний чинь сайн байна гэж бодно. Та дараагийн өдөр яг адилхан зүйл хийвэл энийхээ төлөө та үнэхээр асуудалд орох болно. Тэгэд хизээч амар тайвныг мэдрэхгүй. Зөвхөн дарамтанд байгаад ч зогсохгүй. Архиталт бас бэлгийн хүчирхийлэлд хүртэнэ. Тэр миний өрөөнд хизээч хамаагүй хүссэн бүхнээ хийж үзүүлж байсныг би хизээч мартдаггүй. Тийм болохоор хэрхэн тайван байхад суралцахад надад их удаан хугацаа зарцуулагдсан. Аюулгүй байх. Тэгэхээр залуусаа, Бурхан бидэнд хамгаалтыг амлаж байна. Өнөөдөр Бурхан танд аюулгүй байдлыг амлаж байна. Та тэрний дотор аюулгүй байгаа нь тэрнээс танд өгсөн билэг юм. Тэгээд аюулгүй байдал нь биднийг өөртөө итгэх итгэл рүү хөтэлдэг. Бид айхгүй байхын тулд маш хурдан холдохыг, орхиж гарахыг оролддог. Хэрвээ бид айхал юм бол айцыг бий болгодог. Амен. Би юу болохыг баттай мэдэхгүй, итгэлийн олон арга хэмжээг авч байсан. Гэвч хэрэв танд итгэл найдвар байгаа бол та Бурханы хайрын дотор аюулгүй байж, уналтанд орсон үедээ ямар нэгэн боломжийг олж авах болно. Та нар намайг сонсож байна уу? Та уналтанд орох үедээ ямар нэгэн боломжийг олж авна гэж би хэллээ. Тэгэхээр энэ ажиллаж байна. Энэ аюулгүй. Би энд байж өөрийгөө л бодъё. Та ингэж хэлж болохгүй. Харин та энийг хийлгэхийн тулд Бурхан намайг дуудаж байгаад би итгэж байна. Би энийг яаж хийхээ, юу болохыг ч мэдэхгүй байна. Гэхдээ би энийг хийж эхлэнэ гэж хэлээрэй. Харин та айцыг мэдэрсэн ч үргэлжлүүлэн хий. Бурхан энийг хүсэж байгаад итгээрэй. Эр зориг хизээд айдасгүй байдаг. Эр зориг айцыг мэдэрч багтааж урагшаа тэмүүлж байдаг. Бид өөрсдийн мэдэрснээрээ амьдрч болохгүй. Бид юу мэддгээр амьдрч болно. Амен. Бид юу мэддгээр амьдрч болно, юу гэдгийг мэдэх үү? Хэрвээ та алдаа хийлээ гэхэд та энийг даваад гарна. Та алдаа гаргалаа гэд энэ дэлхий дуусчихгүй. Итгэл найдваргүй хүмүүс алдаа хийж тэрнээс эргэж хэрхэн босгоо мэддэггүй юм. Бид хүмүүст өөрсдийгөө юу хийхээ мэддэггүй. Өөрсдийгөө унсан гэж хүмүүст бодогдуулахыг хүсэхгүй байна. Түүнчлэн маш олон удаа эдгээр уялдаа холбоогүй жижиг амьдралаар амьдарч байгаадаа бид ичж байна. Шударга байхын тулд би амьдрал руугаа эргэж харах юм бол энийг хийж чадах ямар ч төсөөлөл байгаагүй. Энэ бол Бурханы шаардлага байсан. Бас өөрийн итгэл алдсан зүйлсийнхээ зарим руу нь би эргэж хараад би энийг үнэхээр хийсэн гэж юу? Би энийг үнэхээр хийсэн гэд цаашаа явна гэсэн үг. Энэ юу гэдгийг та нар мэдэж байна уу? Би ямар нэгэн онцгой төрлийн хүн биш. Бид бүгдээрээ Бурханы хайртай хүмүүс. Бид бүгд л Бурханы мэлмид онцгой нэгэн. Магадгүй таныг миний хийж байгаатай ижил ажлыг хийлгэхээр дуудахгүй байж болох ч өөр нэгэн зүйлийг хийлгэхээр таныг дуудана. Та бол ямар нэгэн зүйлийг хийхин тулд дуудагдсан. Одоогийн таны хийж байгаа зүйлээс ч илүү том байж ч болох зүйлийг хийхээр дуудагдсан. Бас танд Бурхан намайг хэн байгаасаа гэж хүссэн тэр бүхэн нь би байх болно.
Тэр надад юу байгаасаа гэж хүссэн тэр бүхэн нь надад байх болно. Тэр миний амьдралд бүтээхийг хүссэн бүхнийг би бүтээх болно гэсэн том хандлагатай байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байдал бол ямар нэгэн зүйлийг хийхэд хүргэдэг баталгааны чанар юм. Өөртөө итгэлтэй байдал таны ажилд урам өгдөг. Өөртөө итгэлтэй байдал нь хүмүүсийг өөрөөс нь дээгүр байхыг биш, харин өөрийгөө л дэмжиж ярихыг зөвшөөрдөг. Та өөртөө итгэлтэй аюулгүй нэгэн бол хэн нэгэн танаас ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэх үед тэр зүйл нь таны хийх ёстой зүйл биш бол та өөртөө итгэлтэй болоод аюулгүй байдал чинь таныг үгүй гэж хэлүүлэх болно. Хүмүүс өөрсдөө хүсээгүй хичнээн олон зүйлийг хийж дараа нь яагаад сэтгэл дундуур байгаадаа гайхдаг. Та энийг мэдэх үү? Учир нь та нарын зарим нь бүхий л амьдралаараа хяналтанд ор байгаа. Та яг одоо удирдуулсан, хянагдсан байна. Би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Хэн нэгэн таныг хянсаар байвал та тэдэнд энэ бүхэн дууссан. Өө хонгор минь, та ууртаа харагдахгүй байна гэх мэтийн дохио өгч хэл. Хүмүүсээ би гэр бүлийнхнийхээ хянагч бас удирдагч нь байсан гэдгийг та бүхэнд хэлье. Эцэст нь Дэв намайг чамтай тулах цаг нь болсон гэдгийг бурхан хэллээ гэсэн. Тэгтэн би тийм ээ бурхан чамд хэлсэн гэж бодсон. Энийг та бүхэнд хэлэх шаардлага гарч байгаад харамсаж байна. Би та бүхэнд үннээ л хэлж байна. Би харамсаж байсан учраас удирдагч хянагч байгаагүй. Хинч намайг хайрлахгүй байх вэ? Миний талд шийдвэр гаргахгүй байх вэ? Хэрвээ би хяналтанд байвал аюулгүй байгаагаа мэдрэхгүй байх вэ гэж би хайж байсан. Бурхан надад нэгүслийн цаг хугацааг өгсөн гэдэгт би итгэдэг. Тиймээс тэр Дэв цаашид удаан хугацаанд хамт байх нэмэлт нэгүсэл, нэмэлт төвчээрийг өгсөн. Гэвч бурхан миний дотор дүүрэхэд тэр энийг дахин гаргаж тавих ёсгүй байсныг Дэвид мэдрүүлэх цаг нэрсэн. Чи миний хүснээр аз жаргалтай байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр юу гэж та бурхан минь намайг өөрчилж өгөөч гэж залбирах та илүү сайн анхааралтай байх хэрэгтэй. Учир нь тэр нэг багжны хайрцаг авсан ба зарим нэг зүйлийн та нарынхаар болохгүй байж болох юм. Мөн зүлгүүр нь бүх юмны хамгийн хэцүү бэрх зовлон байна. Гэвч бурхан минь энэ хүн яагаад миний амьдралд байгааг би ойлгохгүй л байна. Тэд зүгээр л миний дургуг хүрдэхээс хэтрэхгүй байгаа. Бас би ингэж хэн нэгэнтэй яагаад ажиллах хэрэгтэйгээ мэдэхгүй. Хонгор минь тэд таныг төсөөлж байгаагаас ч илүү сайн болгож байна. Та яг үгүй би энийг хүлээж авмааргүй байна. Үгүй би та нарын заримыг харж байна, явж байна гэж хэлж байна. Тэр бол тэдний хийж байгаа зүйл нь зөв гэсэн утгатай биш л дээ. Гэхдээ тэнд таны төлөө гэсэн зарим нэг зүйл бий. Бурхан таны дотор тэднийг ажилуулахаар ашиглах болно. Тийм ч их биш вэ нөө? Та тэгэж бодохгүй байна уу? За зүгээр дээ. Тэдний зөв байсан. Тэдний бие авч байгаа арга нь зөв гэж би хэлээгүй. Гэхдээ бидэнд халуун дулааныг мэдрүүлж байгаа хүмүүс байхгүй бол бурхан хүн бүрийг хайрлах тухай бидэнд зааж яах юм? Та хаяа энийг эргэн тойрондоо кактус болохоос өөр аргагүй байдалтай болдог. Ямар ч байсан Дэв зүгээр л чамтай тулах цаг нь болсон гэж бурхан хэллээ. Тиймээс чи цаашид дахин бүх зүйлийг дүрмд оруулах хэрэггүй. Миний хүсээгүй програм компьютерт минь татагдлаа гэж би хэлэх гээд байна. Энэ нь маш их уур хилэн надаас шууд л гарсан гэсэн үг. Миний танд хэлэх гээд байгаа зүйлийн хамгийн доод шугам бол хэрвээ та хэн нэгнийг өөрийг чинь удаан хугацаанд удирдах хянах гээд байвал чөтгөрч байсан хамаагүй. Хүлээх хэрэггүй зүгээр л одоо би чөлөөтэй байгаар шийдсэн. Баяртай. Үгүй гэж хэл. Үгүй бол та эсэргүүцэлтэй тулгарах болно. Одоо маргааш нь бидний амьдралд манд гарч болох бүхий л эсэргүүцлийг хэрхэн яаж дийлэх тухай ярилцсан.
Амен. Тэгэхээр та өөрийн байр сууриндаа бэлэн байх ёстой. Бас заримдаа одоо намайг юу хэлэх гээд байгааг сайн сонсоорой. Урд өмнө хураасан зүйлээ та одоо хаях хэрэгтэй. За юу. Заримдаа та үнэхээр хүсэж байгаад олж авсан зүйлээсээ ч татгалзах хэрэгтэй болдог шүү дээ. Одоо сайжирч байна шүү. Гэхдээ бид энэ сэтгэл хангалуун биш байдал, бусдад өдөрдүүлсэн байдлаа хэр удаан хадгалсаар байх вэ? Та ганцаардхаас айсны улмаас танд сайн хандахгүй байсан ч хамаагүй тэр найзуудтайгаа зуралцаар байна. Юу гэхээр би 1970-ад он руу буцаж очие. Ариун сүнсээр дүүрэн бурхан намайг сургаал заахаар дуудсан тэр үед би бүх найзуудаа алдсан. Бүгдийг би бурхантай хамт явах уу эсвэл тэдэнтэй хамт явах уу гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болсон л доо. Тэгээд би маш удаан хугацааны турш ганцаараа байсан. Би найзуудаасаа болж эмзэглэхэ болсон гэж хэлж чадна. Би хураасан зүйлсээ хаях хэрэгтэй болсон. Энийг дахин хэлье. Магадгүй та өмнө нь үнэхээр хүсчээсэн зүйлээ олж аваад тэрнийг орхих хэрэгтэй болсон байх. Энэс айх хэрэггүй. Та хүмүүсээр хянуулахгүй байхаар шийдсэн тэр үед танд эдгээрийн нэгэн л тохиолдох болно. Харин энэний оронд ариун сүнсээр өдөрдүүл. Энэ сайхан биш гэж юу? Ариун сүнсээр өдөрдүүлж хөтлүүлснээр та өөрийн жинхэнэ найз болон өөр хүнд ч бурхан надаар хийлгэхээр хүссэн зүйл мөн гэдэгт би үнэхээр итгэж байна гэж хэлж чадна. Тэгэд тэд хизээж тантай энэ талаар маргахгүй болно. Тэд бүхнээс илүүгээр би чамайг ариун сүнсээр өдөрдүүлээсэ гэж хүсэж байна гэж хэлэх ёстой. Хэрвээ тэд үнэхээр танд санаа тавьдаг бол таны төлөө энийг хүсэх ёстой. Тэгэхгүй бол тэд таныг өөрсдийн хүсснээр ашиглах болно. Бас бурхан таныг зүгээр л ашиглах гэж дуудаагүй. Амен. Тэр таныг үн цэнтэй, нандин байлгахыг хүсдэг. Та бүхнийг сайн муу гэж ялгуурлалгүйгээр эмчилдэг. Харин та нар өөрсдийнхөө төлөө зогсоод байна шүү дээ. Бидний олон дахин хийдэг зүйл бол бид хүмүүст өөрсдөө үл тоомсорлохын зөвшөөрдөг. Дараа нь бид тэдэнд энийг хийгээд байгаад нь уурладаг. Бурхан танд тэдний адил хариуцлагатай байх хэрэгтэйг чинь харуулах хэрэгтэй болдог. Тэд хийж харин та тэдэнд энэ байдлыг зөвшөөрсөөр байдаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Хэдийгээр та хэсэг хугацаанд ганцаараа байх хэрэгтэй болсон ч Христ дотор та өөрийгөө хэн гэдгээ мэдчихвэл та аюулгүй байж энэ байдлаа тэсэд гарах болно. Учир нь та бурханд итгэж байгаа шүү дээ. Та тэрний төлөө ямар ч зүйлээс холдлоо гэхэд тэр бүр илүү их амьдралд тань буцаан төлөх болно гэдэгт та итгэх хэрэгтэй. Тэр бүр илүү ихийг амьдралд тань буцаан өгнө гэдэгт та итэг. Өнөө өглөө Филиппои номноос та нарт байж болох хоёр төрлийн зөвхт байдлын тухай Илч Паул ярьсныг уншиж байлаа. Зөвхт байдлыг зөвхөн Христ дотроос эсвэл та хэрхэн биеэ зөв авч явах байдлаар олж авна. Тэр харагтун надад миний төлөө гэсэн бүх юм байна. Би боловсралтай. Фарисеучуд хуулийг сахидаг гэдгийг та мэднэ. Хинч тэдний төлөө надаас илүүгээр явсангүй. Гэсэн хэдий ч би тэрний мэдэж байгаа бүх үн цэнтэй эрх мэдлийг хог гэж үзлээ. Тэрэнд өөрийн гэсэн ямар ч зөвхт байдал байхгүйг олж мэдлээ гэж хэлсэн. Тиймээс хэрвээ та нөхцөл байдлын тухай бодож байгаа бол Паул ийм шийдвэр гаргасныхаа төлөө тэр үеийнхэндээ шүүмжлүүлж, шүүгдэж байсан гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Асуудал үнэндээ тэрний юу хийжсэн талаар хинч яриагүй байсан хэдий ч тэр 13 жилийн ард гарсан. Тэгэхээр заримдаа та нуугдаж амьдарсан жилүүдийг өнгөрөх хэрэгтэй болдог. Тэр жилүүдийн турш бурхан үнэхээр сайн гэдгийг мэдэх хэрэгтэй болдог. Дараа нь бурхан таныг тэр цөлөөс буцаан авчрах болно. Паул үн төлөх ёстой байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэвч залуусаа энэ нь үн цэнтэй байсан. Айдас хүн бүрийг аз жаргалгүй байх, өөртөө итгэх итгэлээр дутмаг байхыг хүсдэг. Зарим хүмүүс гэвч би мэдэрч байна гэж хэлдгийг та мэднэ. Юу гэдгийг та мэдэх үү? Одооноос бурхан надтай хамт байх өдрийг хүртэл би бурхантай хамт сургаал заах болно. Бас бид мөнхийн улсад очих хүртэл мэдрэмжээр амьдарч болохгүй гэж найдаж байна.
Харин Бурхны хэлсэн үгээр амьдрч чадна. Юу гэж итгэлгүй итгэгч бол зорчигчтой мөртлөө шатхун байхгүй асар том нисэх онгоц шиг юм. Үнэн дээр би итгэгч биш хүнийг Бурханд итгэдэггүй харин өөртөө итгэдэг хүн гэж хэлж болно. Бас тэд итгэл найдвар байхгүй хүнээс илүү ихийг хийж чаддаг гэж үздэг. Бидэнд яагаад итгэл найдвар байхгүй гэж? Бидэнд Иесус байгаа. Бид амьдралдаа ариун сүнсний хүчийг авч байдаг. Бидэнд амьдралд маань хэрэгтэй бүхэн байгаа. Муу сүнс биднийг өөрсдийнхөө талаар таагүй бодол төрүүлэхээр зөвхөрлөлтгүй оролдож байдаг. Харин бид хүчтэй байж, зоригтойгоор би Христ дотор хэн гэдгээ мэднэ гэж хэлэх хэрэгтэй. Юу гэж өнөөдөр энийг дуусгахаас өмнө би Библийн нэгэн бяцхан жишээг яриа л да. За тэр бол Бурхны Дэвидэд зориулсан агуу төлөвлөгөө байсан. Бяцхан хончин хүү тэр анханасаа тийм их урам зоригтой нэгэн байгаагүй. Одоо хийж байгаа зүйлээсээ илүү их хийхээр шийдэх үед чинь бусад хүмүүс таныг ихээр урамшуулахгүй бол битгий гайхаарай. Учир нь бусад хүмүүс ямар ч утгагүй юм. Эсвэл чи энийг хийж чадна гэж бодохгүй байх гэж хэлэх тохиолдолд Бурхан танд юу хэлээд байгааг мэдэж тэрэнд итгэх нь чухал. Надад найзууд байгаа. Миний жинхэнэ найзууд. Тэгэхээр хийх ёстой гэсэн мэс чанар чамд байхгүй чинь бид ярьж байлаа гэж надад хэлсэн. Яг үнэндээ тэдний зөв байсан. Надад зөв мэс чанар байхгүй байж болох юм. Гэхдээ миний байхгүй зүйлийг бий болгож өгдөг Иесус надад байгаа. Энэ зөв үү? Хардаа танд байхгүй маш олон юмс байна. Гэхдээ таны байхгүйг бий болгох Иесус байгаа. Бяцхан хончин Давид хүү энийг мэдчихсэн. Тэрээр хүмүүсийг татгалзахад хоошоо сууж болсонгүй. Та Библийг хэр сайн мэддэг чинь би мэдэхгүй юм. Энэ мөчид Библиэс ишлэл бүрийг хайх цаг надад байхгүй. Тиймээс би та бүхэнд түүхийг ярьж өгье л доо. Саул муу хаан болсон тул Бурхан Самуэлийг шинэ хааныг тослуулахар илгээсэн. Тэр Есийн гэрт очиад хөвгүүдийн дотроос тослогдох шинэ хааныг хайсан. Тэд нэг үгээсээ бусад бүх хөвгүүдэд авчирсан. Харин Саул тэнд бүх хөвгүүд ирээгүйг мэдсэнгүй. Гэхдээ тэд нэг нэгээрээ тэрний өмнөр өнгөрөхөд энэ тэр биш. Энэ тэр нэгэн биш. Энэ тэр нэгэн биш. Энэ тэр нэгэн биш гэж хэлж байсан нь Самуэлийн тэгэхэр тослогдох нэгэн үнэхэр мөн гэж үү? Тэрэнд бүгд байгаа нэгэн гэж би бодож гин гэж хэлсэн шиг өөлөх юм нэг юм байсан. Тэгвэл үгүй Бурхан тэрнийг гаднах төрхөөр нь харсангүй. Бурхан зүрх сэтгэлийг харсан. Учир нь танд төрөлхийн авьяас чадвар тун бага байж болох юм. Гэхдээ танд Бурханд бүрэн бэлэн гэсэн зүрх сэтгэл байгаа. Тэгэд төрөлхийн олон авьяас чадвартай ч тань шиг Бурханыг ихээр хайрладаггүй хэн нэгнээс илүү ихээр агуу арга замаар Бурхан таныг хэрэглэдэг. But have a heart that's totally available to God. And God can use you in a greater way than somebody who's got all kinds of natural talent. Та Бурханд ашиглагдахаар тэмцсэн гэсэн үг. Бурхан минь би таньгүйгээр юу ч хийж чадахгүй. Би танд үнэхээр хайртай. Та намайг ашиглах тэр бүхэнд би танд бэлэн байна. Намайг илгээгээч. Энэ л таны Бурханд ашиглагдах шалгуур. Тэгээд Самуэль, за танад дахиад өөр хүү байхгүй юу? Би мэдж байна. Энэ гэр бүл бол Бурхны гэж хэлэхэд. Тийм ээ, бидэнд нэг хүү байгаа. Нэг хүү маань байгаа л та. Тэр хээр талд хонио хариулж байгаа. Тэгэхээр Библиэлд яг ингэж хэлсэн байдгүй л дээ. Гэхдээ Давидэд юу болсон бол гэж баг зэрэг төсөөлж байна. Тэр тэдний анхаарал өртгөхөр тийм нэгэн байгаагүй гэж бодож байна. Тиймээс аль одоо хэрвээ та нарын зарим нь магадгүй таныг ах эгч нараас ч дорд үзсэн эсвэл таныг үл тоомсорлсон, таныг доогуур үнсэн байдалтай гэр бүлд байгаа бол та Давидтай адилхан юм байна. Амен. Таны заавал хийх ёстой зүйл амьдралын чинь суурил болохгүй. Яагаад гэвэл өөр хэн нэгэн чамайг бодохгүй байх нь хамаагүй. Зөвхөн Бурхан таныг бодож байгаа л чухал.
Санаа зовох хэрэггүй. Энэ үдэш аз жаргалтай байгаа үсттэй. Тэгээд тэд Давидыг авчирсан. Мэдээж энэ хүн байсан хангалттай. Үнэн дээр ах нарыг харж байхад тэрнийг тосолж байсанд би дуртай. Би танд төлөвлөж байгаа зүйлийг хэлмээр байна. Хэрвээ хүмүүс таныг ад үзэх, таныг басамжлан хайрцвал Иесусээс хараагаа битгээс алхаарай. Хизээ нэгэн цагт Бурхан таныг босгож магадгүй. Тэдэнд энийг харуулах байх. Амен. Энэ тэднийг уурлуулахаас өөр аргагүй. Дараа нь Галиатын нөхцөл байдал ирж байна. And it is going to make them really mad. Then there comes the Goliath situation. David is starts to get a little relationship with Saul and Давид илгээгдсэн нь Саултай бяцхан харилцаа тогтоох эхлэл. Саул Давидыг үнэхээр дорд үзэж байсан шүү дээ. Бурхан яагаад тэрнийг энэ дэлхий дээр илгээж тэгээд тэр ад үзэгдсэн юм бол? Тэгэхээр бид заримдаа биднийг хайхардгүй хүмүүсийн эргэн тойронд байж биднийг дорд үзэж байгааг мэдэрч сурах нь сайн. Тэгснээр бид бусдыг дорд үзэхгүй. Тэгээд Давид удаан хугацаанд Саулын дор үйлчилж байсан. Энэ үед авраг бит Галиат гарч ирээд Израилийн цэргийг доромжилж айлган сүрдүүлж байсан ба тэрнтэй тулдах хүн байсан. Ээж бүрэн зэвсэгтэй дайчин зоригт ирчүүд бүгдээрээ тэрнээс айж байсан. Давид байлдааны шугам руу бууж ирээд энэ авраг хүнийг хөнөөвөл яах вэ гэж хэлэхэд хүмүүс тэрнийг зүгээр л дүр эсгэж байгаа тэнийг нэгэн байна гэж утсан. Бас тэрний ах нарын нэг болох Илиаб тэрэнд хариулж ясан хоноо хинт орхиод ирсэн бэ? Харвуу доромжилж байгааг сонсвоо. Чи тэднийг хаана орхив? Чи юу ч мэдэхгүй. Чи хэдэн хоноо хаана орхив гэж хэлсэн. Тэгэхээр Давид ямар ч зэвсэггүйгээр харин хэдэн ширхэг чулуу чавхтай очиж Бурхны нэрээр авраг хүнийг хөнөөсөн гэдгийг бид мэднэ. Бас Саул тэрэнд чи хийж чадахгүй гэж. Тэрний ах нь чи чадахгүй. Чи нэг хийж чадахгүй гэж. Гэр бүлийнхэн чиний зөв биш гэжээ. Тэрний харсан бүхэн нь үгүй гэж хэлсэн. Хэдий ч магадгүй Бурхан танд энэ орой тийм гэж хэлж байгаа байх. Амен. Тэрэнд итгэсэн бүх хүнд Бурхны бүх амлалтууд тийм ба амен байдаг. Харин сүүлд нь нэг бодох зүйл байна. Эцэст нь Саул Давидыг явахыг зөвшөөрсөн. Гэхдээ тэр миний хоёрыг дуулахыг өмс гэж хэлсэн. Библиэлд Давид хоёрыг дуулахыг өмсөд явах гэж оролдсон боловч энийг өмсөж байгаагүй тул чадахгүй байсан тухай гардаг. Энэ нь хэн нэгний хоёрыг дуулахыг өмсөд чи хизээч Галиатыг алж чадахгүй гэсэн тухай байлаа. Та өөрөөр байх хэрэгтэй. Өөр хэн нэгнийг дөөрөгч биш. Та өөртөө итгэх итгэл, эр зориг, олоход, алдахад бэлэн байх бүхий л талаараа Бурханд хэрэглэгдэх та байх хэрэгтэй. Энэ үдэш таныг өчүүхэн жижиг амьдралаар биш. Харин Иесус үнэхээр надад бий болгохын тулд нас орсон тул бүрэн дүүрэн амьдралаар амьдрах шийдвэр гаргахыг тань би дэмжиж байна. Амен.
Хэрвээ та энэ номыг бэлэг болон асууж эсвэл өөрт боломжтой бүхэл хэлбэрээр бидэнтэй холбогдорой.